Зохиолч Брайан Майкл Бендисийн 2007-оос 2010 онд хэвлэгдсэн нийт 36 дугаараас бүрдэх хүчирхэг өшөө авахчид комикийн бүх дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Хүчирхэг өшөө авахчид дугаар 3. Баатрууд борон дунд зогсох шин дайсан руугаа хүрсэн мэт ширтэх үед зүгий Тони Старкийг нас барсныг ойлгов. Гайхамшигт хатагтай Тони Старкийг нэгэнт өгсөн байх магадлалтай тул одоо дайрах нь амиа хорлсон хэрэг гэж үзээд бусдыгаа авч зүхтаан Сентрийг Ультронтой тулалдуулахаар ганцаарнг нь үлдээлээ. Ультрон Сентрийг хэн болохыг нь таньж мянган нарны хүчтэй гэдгийг нь дүнгэж олж мэдтэл Сентри түүн рүү асар хурдтайгаар дайрсан хэдий ч Ультрон цохилон унав. Тулаан эд өрнөж Сентри Ультроныг цохоход барилгууд цөмөрч байлаа. Гайхамшигт хатагтай болон Айрис энэ аимшигт сүрлийг хараад мэл гайхаж хоцров. Ультрон зүгээр нэг зодуулаад суухыг хүссэнгүй. Сентрийг зөрүүлж цохин хариуг нь барьж гал гарсан тулаан үргэлжилж байлаа. Тэрээр Сентрид хандан Роберт энэ шинэ ертөнцид чамд байх зай үгүй тул уур гараг руу явж амьдралаа шинээр эхлүүл хэмээв. Ультроны үгэнд уур нь хүрсэн Сентри түүнийг дахин хүчтэй мөргөн хан нэвтлэн газарт унглаа. Уурандаа шатаж буй Сентри дайрахад бэлэн зогсогч. Ультрон огтхон ч айсан шинжгүй. 50 гэгчин түүн рүү ширтсээр л хөвтөж байв. Энэ үед Шилдийн нисдэг хүлэг дээр Мария Хил цаг агаарын өөрчлөлтөөс болж сүрч буй хүлгийг хараад сэтгэлээр унав. Харин доор газардсан багийнхан дундаас гайхамшигт хатагтай тусламж дуудахаар сандран бусдаасаа утас байгаа эсхийг асуулаа. Үйл явдал өөр газар руу шилжиж Хэнк Пим өөрийн өрөөндөө Тигратай хамт байв. Түүний утас зогсоо зайгүй дуугарч хаалгыг нь хүмүүс балбаж байгааж тэрээр үүнийг огтхон ч тоохгүй хаалгаа тайлахыг ч хүсэхгүй байв. Харин Хэнк Пимийн гэрт Шилдийн тусгай багийнхан хаалгыг нь эвдэн орж ирлээ. Тэд Хэнк Пимд хандан хуучин эхнэр чинь чамтай уулзахыг хүсэж байна гэж хэлэхэд тэрээр маш их гайхширч хоцорлоо. Зүгий болон эрдэмтэд болсон явдлыг дүгнэн хэлэлцэж Ультрон зүгээр нэг хуйгийг өмссөн биш. Харин Тони Старкийн биеийг бүхэлд нь хувирган өөрчилсөн гэдгийг олж мэдэв. Тэд Тони Старкийг амьд эсгэд эргэлзэж байх зуур гадуур харин Сентри болон Ультроны тулаан ширүүссээр л байв. Шилд байгууллагын хүлэг дээрх бүх дэлгэц гинэд унтарч Ультроны царайгаар солигдов. Систем бүхэлдээ хакердуулж дайралтанд өртсөн гэдгийг Мария Хил болон бусад ажилтнууд ойлгов. Сентри бууж өгөлгүй түүн рүү хүчтэй цогтол түүний гарыг ядах юмгүй зогсов. Ультрон Сентригийн ялагдлыг аль хэдийн тооцоолсноо. Айдас төрүүлэм хэлсэнд үүнийг сонссон Сентри гайхширч орхив. Гайхамшигт хатагтай гайхамшигт эрийг явуулж нуранганд өртөх гэж буй хар видеовыг аврахыг тушаалаа. Харин энэ үед хамгийн хүчирхэг баатар болох Сентри маань цохилтонд өртөн тэнгэрээс унаж байгаа нь харагдана. Хүлэг дотор эмх замбраагүй байдал үүсэж дэлбэрэлт болон нуранганд дарагдсан хүмүүс ойрлолтож байв. Гэвч Сентри эцсийн мөчөд уг аврах том хүлгийг газар мөрөхөөс нь өмнө амжиж тулан бүх хүчээ шавхан тогтоов. Сентри тэр их хүнд жин ганцаараа тогтоох хэцүү байсан ч тэрээр энэ их ачааллыг дааж гарахын тулд шүд 100 тис өрлөж хүлгийг аюулгүй газардуулахаар аажууханд оршуулж эхлэв. Сентри хотыг тэр чигтэн сүйрүүлэх аюул тослоос сэргийлэхээр тэмцэж байхад гайхамшигт ир болон гайхамшигт хатагтай түүнд туслахаар хичээнэ. Хүлэг дотор байсан Мария Хил ухаан алдсан тул удирдлага хэний гарч шилжих вэ гэдэг асуудал үүсэж агентууд сандарч эхэллээ. Яг энэ ихцэгтэй мөчөд хар видео өөрийгөө 10 дугаар түвшний нууц эрэхтэй агент гэдгээ зарлаж багийг удирдахаар болов. Хар видео удирдлагыг гартаа амгацаа дэлхийд даяар түгшүүр зарлаж эрдэмтэн Рид Ричардсыг яаралтай олохыг тушаалаа. Харин гадаа гайхамшигт хатагтай Сентри дээр ирэхэд тэрээр Ультроныг тулааны үеэр алдчихлаа. Химэн сандарсан байдалтай хэлв. Тулааны талбарт ялагдсан ойл мэн шаварт хутгалдан хайртай мангасуудынхаа хойноос гашуудсаар үлдэв. Харин энэ үед Хэнк Пим нисдэг тэргээр ирсэн ч нисгэгч нь түүнийг энд буулгах боломжгүй. Өөр газар яаралтай хэрэг гарсан тул шууд тийшээ явах ёстойг сануулав. Хар видео болон Айрис нөхцөл байдлыг хяналтандаа авахар ажиллаж байтал тэнгэрээс хурц гэрэл цацрав. Тэд бүгд гайхан хартал уг гэрлэн дундаас хэн нэгэн би бүрэн эдгэрлээ. Одоо тулалдахад бэлэн гэж хэлэн гарч ирэв. Гэтэл тэр нь Тони Старкийн хуучны загвартай төмөр хүний өмсгөл байх нь тэр. Өмсгөл анхаараарай өшөө авахчдаа хэрв та бүхэн энэ зурвасыг сонсож байгаа бол Тони Старк аль хэдийн аим үргэцэн гэсэн үг хэмээн аимшигт мэдээг дуулгаснаар хүчирхэг өшөө авахчид цувралын 3 дахь дугаар өндөрлөж байна.